За Finance Excel загвар дээр олон компани санхүүгийн тайланг хэрхэн хөтлөж явуулах техникийн зөвлөмжийг өгье. За Finance Excel загвар маань өөрөө Excel файл. За энэ Excel файл анх та бүхэн суулгахдаа бол ямар нэгэн гүйлгээгүй, ямар нэгэн данс үүсгээгүй хэлбэрээр бол та бүхэн дээр очсон байгаа. Жишээл энэ дээр төгрөгийн данс гэсэн нэг л данс үүссэн. За хоёрдугаар энэ дээр ямар гүйлгээ ороогүй. Хоосон Excel загвар гэсэн үг. За энийг та бүхэн ашиглахаас өмнө ямар ч эхний ээлжинд шинэ Excel файлыг хадгалаад авчих. Нэг copy. Энийг бол амархан шүү дээ. Copy, paste гэдэг. За энэ маань Finance Excel new. Буюу ямар нэгэн гүйлгээгүй загвар. За энэ дээр болох дээр BB жишээл AA компани. За энэ дээр AA гэсэн компани нэгтлэн бод бүртгэлийг хөтлж явна гэсэн үг. За дахиад шинээр компани санхүүгийн тайлан буюу нэгтлэн бод бүртгэлийг хөтлж явуулах шаардлагатайг бол энэ шинэ Finance Excel-ээ дахиж копиж боловсруулад яг нь BB Finance Excel BB компани гэх мэтлэнгээр шинэ одоо Finance Excel гэсэн загварыг олшруулж 2 ба түүнээс дээш компани санхүүгийн тайланг хөтлөж явуулах юм боломжтой болно. CC компани. Ингээ манай жишээний хувьд 3 компани нэгтлэн бод бүртгэлийг юм хөтлөж явуулах боломжтой болж байна гэсэн үг. За хэрвээ бид нэр энэ хуучин энэ ашиглаж байсан энэ санхүүгийн тайлангаа олшруулж нэрийг өөрчлөх замаар ашиглаж явж болох боловч энэ Excel файл дээр нөгөө AA компани бүх бүртгэл гүйлгээнд байгаа учраас бүх гүйлгээг одоо устгах тийм ажил үүснэ. Тийм учраас заавал нэг шинэ санхүүгийн одоо Finance Excel гэсэн загварыг хадгалж байгаад нэг эндээсээ копидж одоо шинээр компани үүсгэж явах боломжтой. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.